Монгол Улс иргэн буян төрждөг хүн байна. Камер руу гарч байгаа. Миний нэрийг буян төрждөг. За би 1996 оноос хойш өнөөдөр хүртэл бизнесийн салбарт 25 жилээр ажиллаж байгаа ийм бизнес эрхлэгч жирийн нэг хүн байна. Биэтэл Монгол Улсын ерөнхийлөгчд хандаж хуулийн байгууллагуудын зарим нэгслэнүүдийн хууль бус ажиллагааны тухай тэдний ажил албан тушаалтай холбоотой авилгал хууль хуулийн хэрэгтэй холбоотой байж болзошгүй ийм нотлох хоригдлуудыг бүрдүүлсэн үндсэн дээр энэхүү гомдлыг гаргаж байна. Манай Ноёд группийн охин компани болох Ноёд Контролсон компанийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалтаар бүлэглэж дээрэмдэл авсан. Үүний урьдчилгаар би сүүлийн 9 жил хууль шүүхийн байгууллагаар шалгадаж Монгол Улсын шүүхээс миний эргийг сахаатсан учраас энэхүү гомдлыг би гаргаж байгаамаа. Монгол Улсынхаа төрийн тэргуунд. Гомдлын маань гол утга гол санаа бол миний компанийг дээрэмдэл авсан. Надаас $100,000 авилгал өгөхийг шаардсан. Зарим нэгэн прокуроруудын зохион байгуулалт үйл ажиллагааг би энд онцолж ярих зүйтэй байх гэж бодож байна. Энэ бол нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан. Одоо Баянзүрх дүүргийн ерөнхий прокурор хийж байгаа Ц Батулд мөн нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор байсан. Одоо улсын ерөнхий прокурор хийж байгаа Сандаг Сүрэн мөн нийслэлийн прокурорын хяналтын газрын прокурор байсан. Халиун нарын үйл ажиллагаатай холбоотой гомдол байгаа. За энэ хүмүүс бол надад зохион байгуулалттайгаар миний хэргийг шалгах явцад бол миний хэрэгт хяналт авч байсан нийслэлийн прокурорын хяналтын прокурор халиун нь надаас $100,000 нэхэж шантаазад дарамтлсан. За тэр үед би хэрэг шалгаж байсан учраас халиун прокурорын хэлсэн түүнийх нь санал болгосон буюу гэр бүлийн гишүүний өмгөөлөгч эмэгтэйтэй очиж $100,000 гэрээс. Өөрөөр хэлбэл $10,000 урьдчилгаа өгөх ёстой, $90,000 хэрэг ашигтаар шийдсэн тохиолдолд өгнө гэсэн гэрээс. Энэ $100,000 гэрээсийн дараа би тэр мөнгийг бол өгөх болцоогүй гэдгээ хэлсэн. Ингэж хэлснийхээ төлөө намайг бол эрүүгийн хуулийн 5 зүйл ангаар эрүү өсгөж 5 удаа 409 хоног буюу 1-2 жил цагт орсон. Үүний дараагаар надад холбогдох хэргийг шүүхрээр шилжүүлж би 16 удаагийн шүүхөрлөлд орж нийт компанийнхаа 25 тэрбум төгрөгийн хөрөнгийг алдсан. Ийм одоо охирол зулцарсан ийм ноцтой асуудлуудыг би зөвхөн нэг жишээ баримт гаргахад дурдж байна. Тийм учраас сүүлийн үед баялаг бүтээгч нарыг, бизнес эрхлэгч нарыг бизнесийн булааз авдаг, дээрэмддэг, төрийн байгууллагын хүчээр айлгал сүрдүүлдэг, дарамтлагдаг энэ ажиллагааг бол төр засгаас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа учраас Монголын төрдөө итгэх итгэлмээ сэргэж энэ үйл явдлыг энэ нэр бүхий прокуроруудыг хуулийн дагуу шалгаж зохих хариуцлагыг хүлээх байхаа гэж итгэж найдаж 65 хуудас нот хоринтын хамт Монгол Улсын төрийн тэргүүндээ хүлээлгэн өгч гомдол гаргаж байна. Үүнээс гадна зөвхөн прокурорын байгууллагаас гадна шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нийслэлийн Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч зарим нэгэн мөрдөгчд прокурор шүүгч нарын сүлжээний зохион байгуулалттай ажиллагаа энд оролцсон байгаа. Энэ 68 хуудас материалд бол тэр хүмүүсийн овг нэр, үйлдэл оролцоо, нотлох баримтуудыг би бүгдийг авсарсан байгаа. Зөвхөн нэг шүүгчийн нэрийг л би хэлье гэж бодож байна. Сэлэнг аймгийн Мандус сумын Сумдын ерөнхий шүүгч Алтан цэцэг гэдэг энэ шүүгч өөрийнхөө албаны бүрэн эрхээ хэтрүүлж хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлж бусдын нөлөөнд автаж хууль бус шийдвэр гаргаснаас болж манай компани 25 тэрбум төгрөг алдахад хүргэсэн. Тийм учраас би хуулийн байгууллагын энэ нэр бүхий хүмүүсийг зөвхөн би нэг л баримтад дурдж томгоцсон дарахтаа би хэлж байна. Бусад баримтууд нь бол энэ хавц зэрэгт бол байгаа. Энэ үйл явдлаас харахад бол салхитын мөнгөний ордны хийсэн хуулийн байгууллагуудын хууль бус үйл ажиллагаантай адилхан тэр схемэнд ажиглагдж байгаа. Өөрөөр хэлбэл прокурор ээж нь мөнгөлөгч байх ёстой,
ээж нь шүүгч байхад хүүхдэн мөрж явах жишээтэй ийм үйл явдлууд харагдаж эрүү иргэний шийдвэрийг зөвхөн хүсэл зорилгын илэрхийлэл болсон хүмүүсийн зорилгоор хийж шудраг өмчлөгч шудраг хөдөлмөрөөр бий болсон баялаг бүтээгч биднийг хохироож байгаа ийм настай үйл явдал байгаа юм аа. Тийм учраас одоо би Монгол улсынхаа төрийн тэргүүнд хандаж энэ бүх хууль бус явдлыг тасан зогсоож өгөөж Монгол улсынхаа иргэний хувьд иргэний үүргээ биелүүлж энэ өдрөөс ахвалаад энэ өдрөөс эхлэн шудраг усныхаа дэмжлэлд аль биесээр орж байгаагаа илэрхийлж энэ одоо 60 хуудас бүхий бодлого баримтыг одоо хөндөж байна. Нэг шүүгч нь ажиллаа хийж байгаа үү? Тэгээ нэг шүүгч нь ажиллаа хийж байгаа, прокурор нь ажиллаа хийж байгаа. Хоёр прокурор нь ажиллаа хийж байгаа. Нэг нь бол тэгээ гадуур төр халагдсан гэсэн судалтай байгаа. Прокурор хамаагүй болсон юм тий. Тэгээ прокурор хамаагүй болсон гэсэн албан бус мэдээлэл. Тэгээ одоо би бас үйл нэр мэдээлэл авах байгаа. Бусд нь бол яг ажил олонч шалтгаан хийж байгаа ийм хүмүүс байгаа. Хуулийн байгууллагыг шудраг ажиллаж магадгүй гэдэг үг гарч байгаа юм тий. Ер нь бол би сүүлийн үед үндэсний аюулгүй зөвлөлийн 3 гишүүний зөвлөмж бусад үйл ажиллагаа авч иж байгаа хэмжээнд бол хараад Монголын төрд итгэл мань одоо сэргэж байгаа. Би 9 жилийн хугацаанд бол одоо хэдэн зуугаараа тоологдох өргөдөл өгөхөд надад бол шудраг усны шийдвэр гаргах зэйсэн тийм прокурор шүүгчнэр бол надад олдоогүй. Одоо би бол шудраг шийдвэр хаа гэсэн итгэл үнэмшлэр би ингэж хандаж байгаа юм аа. Хуучин ерөнхийлөгч нь том хонгод үүсгээд прокурор шүүгч нь мини хонгод үүсгээд одоо буян дорж шиг ийм олон бизнесмэнүүдийг дарамтлаж байгаа бол одоо нэрцээ өргөдлөө өгч болно. Ерөнхийлөгч ерөнхий прокурорыг томилдгийн хувьд орлогч нарын томилдгийн прокурорууд дээр маш хурдан арга хэмжээ авна. За шүүгчнэр дээр бол салхитын мөнгөний хэрэг шиг их хүндрэлтэй олон сар жил авдаг ийм арга хэмжээнүүд байгаа. За салхитын мөнгөний хэрэгээ ордын шүүх хурл удахгүй зарлагдаад та бүхэнд эндээс салхитын хонгод ямар шүү хэмжээтэй явсныг харж болно. Одоо буян доржийг хилдэгдүүлсэн миний хонгол гэхгүй бас нэг ямиг бас ингээд уг нь сэтгүүлчид гаргаж ирээд байвал сайн байгаа. Тийм учраас би буян доржийн өргөдлийг өрөөндөө авъя гэж шийдээд ингээд авч байна. За буян дорж бол асуултанд хариулах одоо ингээд болоо. Баримт ганц одоо толгойн бол Би одоо тий би яг ямар баримт одоо харин тий. Тэгэхээр одоо ингэж хэдүүлээ. Би бол ингээд төрийн байгууллага өргөл авч байна. Энийг манай хуулийн хэлт судлаад холбогдох байгууллагад шилжүүлнэ. Прокурор шүүх одоо юу гэдгийг. Буян дорж энэ талаараа дэлгэрүүлэн ярих гэж байгаа бол миний ойлгосноор 3 шатны шүүх дууссан. Тийм дууссан. Дууссан учраас одоо энийг ярьж болно. Энэ чинь шүүхийн асуудал дууссанаас хойш эргийн нууцлагдах хугацаа дуусчихж байгаа. Тэгэхээр буян дорж энэ талаараа энэ олон хэвлэлийнхээ өөрөөс ч асуугаад байгаа учраас хаа нэгэн газар цаг тохироод энийг тухтай ярьж болно. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За.